Улаанбаатар хотод зорчиж байгаа тээврийн хэрэгслийн зорчих хурд 13 км цаг. Оргил ачааллын үеэр энэ хурд 8 км цаг болж буурдаг. Энэ хурдыг олон улсад тэг зогсолт гэж үздэг. Төгжрөл яг энэ хിവэрээ үргэлжлэх юм бол эх 5 жилд Улаанбаатар хот зөвхөн төгжрлээс үүдэн 24.3 их найд төгрөгийн алдагдал хүлээнэ гэсэн тооцоолол гарчээ. Тиймээс төгжрлийг бууруулах, өөрчлөлт шинжилэлтийг хийх зайлшгүй шаардлага бий болжээ. Улаанбаатар хот төсөв санхүүгийн төгжидмэл байдлаас шалтгаалan төгжрлийг бууруулах томоохон дөрвтэй алхмуудыг хийж чаддаггүй байсан. Тэгвэл хотын хамгийн том тулгымцсан асуудал болох төгжрлийг бууруулахад жил бүр улсын төсвөөс 420 тэрбум төгрөг төсөвлөх түүхэн шийдвэр өнгөрөх 5 дугаар сарын 19-ний өдрийн засгийн газрын хуралдаанаар гарсан юм. Мөн улсын хурал дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн төр хороог байгуулж хотын төгжрлийг бууруулах үндэсний хороогч байгууллаа. Дэлхийн аль ч улсад хөдөлгөөнийхөө ачааллыг бууруулах гаргалгаагаа олж шийдвэр гаргаад 1 сар 1 жилийн хугацаанд салсан жишээ байдаггүй. Ганц нэг шийдвэр гэхээсээ илүүтэйгээр цогц арга хэмжээ хэрэгжүүлж байж хөдөлгөөний ачааллыг бууруулна. Энэ жилийн тухайд хөдөлгөөний ачааллыг бууруулах боломжит аргуудыг хэрэглэх бол эх жилээс төгжрлийг бууруулахад улсын төсвөөс 420 тэрбум төгрөгийг зарцуулж эхэлнэ. Улаанбаатар хотын одоо яг автозамтай холбоотой бүтээн байгуулалтуудыг ярихлаар хот төсөв хүү, төсөв муутай гэдэг нэг ийм асуудлуудыг үеийн хотын дарга нар ярьж ирсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ асуудлыг бол бас тодорхой хэмжээний хэдэн алхам урагшлуулчлаа гэж харж байгаа. Тэгэхээр 2022 оноос эхлээд автозамын төгжрлийг бууруулахад улсын төсвөөс 420 тэрбум төгрөгийг одоо төсвөлдөг байхаар одоо энэ зохицуултуудыг хийж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр эх жилээс ахуулаад ч гэдэг юм. Ер нь цаашдаа яг энэ автозамыг төгжрлийг бууруулах тэр 420 тэрбум төгрөг юунд зарцуулагдах вэ? Хэр бас бодит дэмжлэг болж чадах вэ? Би бол одоо бодит дэмжлэг болно л гэж харж байгаа. Ялангуяа 420 тэрбум төгрөг нь хаанаас гараад ирсэн бэ гэж. Манай иргэд бас дотроо бодож магадгүй. Тэнийг зохиомжтой тооч юм шиг тийм. Зохиомжтой одоо жил болгон нийс Улаанбаатар хотын нөгөө орлого төвлөрүүлж байгаа шуудын орлогоос сангийн ам руу 280 орчим тэрбум байснаа 320 болоод энэ жил 420, өнгөрсөн жил 420 болсон шүү дээ. 2 жил дараа л нэмэгдээд байдаг. Тэгээ нөгөө тэрийг болохоор ялангуяа санхүүгийн тэр нэг арга гаргачлалаар нь томьёолд оруулж тооцоол. За нийт орлогын тооцоол, зарлагын хасаал тэгэл тэндээс яг бодит одоо шуудын орлогоос нь төвлөрүүлэх орлогоос нь улсын евро төсвөрөөр татаад авчдаг. Тэгээ хотод өнөөдөр яг хөрөнгө оруулалтын хэлбэрээр хийх. За бодиттой одоо жишээ нөгөө энэ замаа янзлах саад одоо босод ногоон байгууламж энэ гэрлэн тохиомохоо хөрөнгө оруулалтын болж номтохгүй шүү дээ. Тэгээ энэ болгонд нөгөө өөрөө шууд ажиллаа хийгээд ингэ засаа явчих их усүр нэрсэ байдаг. Иргэдэн татвараа төлөөд байдаг. Орлогын төвлөрүүлж өгөөд байдаг. Тэгээ энэ 420 тэрбум төгрөгийн одоо шуудын орлого бол зөвхөн Улаанбаатар хотынхоо одоо энэ нэг төгжрлийг бууруулах. За Улаанбаатар хотынхоо энэ стандарт нормативыг хангах, замын нөхцөлийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, олон улсын том хотуудчиг томоохон цэцэрлэг түрээлэнгүүд одоо байгуулах, энэ зуны хавар 100 одоо намрын өвлийн цагчилгаа байхгүй цэцэрлэг түрээлэндээ орж иргэдэн одоо нэг амьсгалдаг хотын нэг том уушиг байх хэлбэрийн байгууламжууд дэлхийн том хотууд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ 420-ыг ер нь хаанаас гаргаад өргөдөг нь ер нь хотын иргэдийн өөрсдийн төлж байгаа татвар ахгүй юу? Энийг буцаагаад улсын төсвөрөөр татаад бүх аймаг руу хуваарлцдаг. Тэгээ Улаанбаатар хотод нэг 50 хүрхгүй орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажилтнууд үлддэг. Тэр нь энэ хотынхаа хаанаа шүрдэг. За мэдээж хот руу одоо жишээ нь бид нар шилжүүлж өгж байгаа шүү дээ. Хотод бүтээн байгуулалтын ажлууд зөндөл хийж байгаа шүү дээ гэдэг. Тэр улсын төсвийн хуультай эрх шилжүүлэх гэрээгээр ийм зүйлүүд хийнэ гэж ороод ирдэг. Тэр нь төсвийн хөрөнгө оруулалтаар хийх болдог. Эргээд газар чөлөөлтийн асуудал дээр хот өөрөө ундаг. Яасан нөгөө 2 тэрбум 3 тэрбумын хөрөнгө оруулалтаа сургууль цэцэрлэг барих ажлын газар чөлөөлөлтөн дээр нь 5 тэрбум 6 тэрбум болчихдог. За ингээ хотын хөрөнгө оруулалтын ажлууд явдаг. Их хурлын гишүүд хот хоёрын хооронд бол ингээд мөл ойлголцол үүсдэг. Яасан хот газар чөлөөлж өгөө. Хот яг үнэндээ мөнгө нь байхгүй учраас. Яагаад парк шинжилгээ хийж чадахгүй вэ? Яагаад улаан хангамжийн их усрыг хот одоо жишээ нь шийдэж чадахгүй вэ? Яагаад энэ 30 жилийн хугацаанд тавигдсан 1.6 их нийтийн үр ширийг үйж чаддагаар хот дарж явж чадахгүй байгаа гэдэг чинь ерөөсөө бодит нөхцөл байдал. Ийм л болж байгаа. Тэгэхээр энэ 420 тэрбум бол ерөөсөө Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт хэлбэрээр орж ирнэ. Хөрөнгө оруулалтыг дэмжих хэлбэрээр энд нь юу байх юм гэхээр хот бол одоо шинэ нөгөө замынхаа зурагцлыг хийцэн. За одоо шинэ төгжрлийг бууруулах чиглэлүүдээр л нөгөө зураг төслүүдээ хийцэн байх хэрэгтэй. Сургууль цэцэрлэгч байж болно шүү дээ. Яг тухайн одоо дутагдж байгаа сонгон хайрхан дүүрэг, баян зүрх ч юм уу
тухайн тэр дүүргүүдээс хотын төв рүү хүүхдээ зөөж байгаа сайн одоо тийм боловсрол яг тийм ээж аавуудын хүүхдийн сонирхож байгаа сургуулиудыг тэнд нь бариад өгөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр наашаа ярих юм шаардлагагүй болчихно. Тэр тийм байдлаар л энэ сургууль, цэцэрлэг, зам, гүүрэн байгууламж за бусад одоо жишээ нь төрийн үйлчлэгээнүүд ч гэсэн тийм ялгаа гарах хэрэгтэй байхгүй. Тэгжээж төвжрэлтэй холбоотой хит их нэгтэршил чинь одоо үе шатгаар буурнаа л гэж бид хүн харж байгаа. Зөвхөн зам бариад бас буурна гэдэг нь өөрөө бас өрөөсгөл ойлголт байхгүй. Одоо жишээ нь замын уул зургуудыг тэлээд өгчөөл болчихно гэж. Энийг дагаад бид нар тодорхой одоо жишээ нь эдийн засгийн хөшөөрөгтэй тодорхой хязгаарлалтуудаар нөхцлүүдийг тавьж өгөхгүй уул зур өргөсөж ахаал автомашины худалдаа авалтууд нэмэгдээд идэв. Эннийхээ худалдаа авж байгаа анхдагч хэрэглээнийхээ хурдыг бүтээн байгуулалтын хурд нь гүйцэхгүй болчихдог. Энэ дээр л асуудал байна. Энэ дээр л өстой яг жинхэнэ нөгөө төрийн оролцоотой зөв зохицуулалтын бодлогыг бид нар гаргах хэрэгтэй гэж харагдав. Урт хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлууд нь бол тодорхой байгаа. Гэхдээ одоо яг ингээд энэ жилээс эхэлж байгаа учраас бас нэг боломжит аргуудыг бид нар хэрэглэх хэрэгтэй шүү дээ. Энэ жил хэрэглэх боломжит аргууд нь юу юм бэ? За энэ жилийн үед бол нэгдүгээрт нь одоо сургууль цэцэрлэгийн асуудал маань одоо 5-9 гэдэг ийм зарчмаар явж байгаа. 5 өдөр хичээллээ, 9 өдөр онлайнаар хичээлнэ гэсэн. За энэ бол ерхий боловсрол сургуулийн одоо нөгөө зорчлол хөдөлгөөн нөгөө хүүхдүүдэд зөөдөг зорчлог нь 50% буурна гэсэн ийм тооцоол гарч байгаа. Нэгдүгээрт нь хоёрт нь хэм бол ажлын уян цагийн асуудлуудыг одоо ярьж байгаа. Ойрын хугацаанд бол шийдвэрүүд гарах бах. Ер нь сургууль цэцэрлэгүүдийг одоо бүсчилсэн байдлаар ойрхон 500 м-ийн радиуст байгаа чинь 4 сургууль байлаа гэж бодоход тэр 4 сургуулийн одоо цагийг зөрүүлэх, за удалгааны төвүүдийн цагийг зөрүүлэх, за 7 хоногт бол нийт 5 дахь өдөр бол оргил ачаалтай өдрүүд байдаг. За энэ ачааллуудаар томоохон зах худлааны төвүүдийн нэг хах цагуудыг одоо амрах юм өдрүүдийг зөрүүлэх юм боломжийн судалж байгаа. За энэ дээр ойрын хугацаанд шийдвэрүүд бас гарах бах. За мөн түншлэн одоо төрийн захиргааны байгууллагууд, бизнесийн байгууллагууд дээр кар шеринг хийх боломжуудыг нэгдүгээр уриалгах, төрийн захиргааны байгууллагууд автобусны билет одоо картуудыг 6 сарын хугацаатай өгөх бас боломжийг судалж байгаа. За мөн түншлэн одоо төвийн бүсийн зогсоолуудыг төлбөржүүлэх. За энэ нь өөрөө ажилдаа энэ автомашинтай ирэх боломжийг одоо нэг талаасаа одоо хязгаарлаж байна. За нөгөө талаасаа энэ байгууллагууд ирж байгаа гаднаас ирж байгаа үйлчлүүлэгч хийж байгаа иргэдэд бол бас боломжийг олох ийм нөхцөл байдлыг үүсгэх ийм тооцоол ажиллагаанууд олон ажлууд хийж байна. Ирэх жилүүдэд төгжрлийг бууруулахад 5 цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд нэгдүгээрт хот төлөвлөлтийн хүрээнд авах хэмжээ, хоёрдугаарт авто замын сүлжээг шинжлэх, гуравдугаарт нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, дөрөвдүгээрт замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн инженерчлэлийн хүрээнд арга хэмжээг авах. Тавдугаарт эрх зүйн зохицуулалтын хүрээнд арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөд байна. Яг хот нөгөө та бүгдийн хийсэн судалгаагаараа тийм ээ одоо байгаа төвшөндөө ингээд судлагдсан тэр стандарттай очих хугацаа юу нэр хол бол 30 жилийн алдааны гажуудлыг засахад одоо жишээ нь биднэрт төрийн залгамж чанар гэж явах хэрэгтэй шүү дээ. Аливаа ажил. 4 жилийн дараа жишээ нь дараагийн дарга гарч ирэх юм бол тэр дарга болж байгаа хүн бол яг энэ залгамж чанарыг цааш нь ягштал үргэлжлүүлээд аваад явах хэрэгтэй. Тэгэхээр тийм учраас нөгөө төрийн залгамж чанар гэдэг бол нэгдүгээр цаг хугацаа хэмнэн, хоёрдугаар хөрөнгө санхүү хэмнэн, гуравдугаарт нөгөө бодлогын бичиг баримтууд боловсруулалтын дээр үнэхээр одоо оновчтой бөгөөд зөв явах тусам эдийн засагт маш их хэмнэлттэй, үр дүнтэй богино хугацаанд хугацаа алдахгүйгээр ахаа цааш нөгөө үргэлжлүүлэх ажлуудыг хийж явах хэрэгтэй л. Тэгэхээр би хотын ажлыг бас ингэж 24 оноос хойш битгий унаасаа л гэж бод. Үнэхээр их одоо дотроо бас бодож. Хоёрдугаар тэгвэл төрийн залгамж чанар гэдэг бол бүх шатандаа л яваасаа гэж бодож байгаа. Зөв зүйтэй юмудаа дэмжиж аривлын хэмнэх зүйлээр нь одоо жишээ нь бодлогын цааш нь өргөжлүүлээд хүний нөөцийн бодлогын цаашаа чадахчаа хэн нэгний танил тал биш, хэн нэгний хамаатан саданч биш те. Үнэхээр мэрэгжлийн технократ одоо тэр инженерүүдийг Улаанбаатар хотод нь аваад магадгүй сайжруулах хүмүүсээ бол тэрийг сайжруулад ингээд бага авлам сайжруулад хотынхын төлөө гэсэн сэтгэлтэй залуусаар бага бүрдүүлж одоо явах хэрэгтэй. Тэгж байж нь Улаанбаатар хотынхаа асуудлыг яг ингээд нэг тийм хуримтлагдсан асуудал ба шүү дээ. Хур асуудал. Гажуудалтай холбоотой барилгын төлөвлөлт, зам ер нь олон юм байгаа энэ төлөвөөс. Тэгэхээр эн чинь дагаад хүн нь хөгжих ёстой. Яг тийм байдал руу орж бүгд зэрэг алхаж иж
хөгжлийн гажуудлыг бол засна. Тэгэхээр энэ бол 1 жил 2 жилийн асуудал багтаас биш. 4 жилдээ бид нар бол тултал ажиллана. Би бол тултал ажил. Амжихгүй зүйлүүд байж магадгүй. Угаасаа бүгдийг амжуулдаг баатарч угаасаа байхгүй нэ. Тэгэхээр би зүгээр бодохдоо энэ 10 жилийн тогтвортой байдлын үр дүнд энэ олон гажуудал болсон, алдагдсан стандарт бус тэгээ дөрмийн бус зүйлүүд би засагдах байх л гэж бодож байгаа. Тэгэхээр л тогтвортой л яваад байгаа. Энэ бодлого цаашаа үргэлжлээсэй гэдэг. Үнэхээр суурийг нь сая бас гайгүй тавилаа шүү дээ. Хотын автозамын сүлжээг хөгжүүлэх төлөвлөгөөгөөр шинээр 1500 орчим км замыг барьж байж төвжирэл хэвийн хэмжээнд очно гэсэн судалгаа гарчээ. Үүнээс эхний ээлжинд богино хугацаанд 432 км автозам замын байгууламжийг барихаар төлөвлөж байгаагаас автозамын төвжирэлд шууд нөлөө үзүүлэх 223 км замыг шинээр байгуулна. Энэ ажлыг эх 3 жилийн хугацаанд байгуулснаар автозамын төвжирэл 20 гаруй хувиар буух тооцоо гарчээ. Дэлхийн айлч хотод тулгамддаг асуудлын нэг бол төвжирэл. Буруу зохион байгуулалт, буруу төлөвлөлт гээд олон шалтгааны улмаас бий болсон Улаанбаатар хотын төвжирлээс 1 сар 1 жилийн хугацаанд сална гэдэг бүтэмжгүй. Гэхдээ хууль эрх зүйн хүрээндчдэр төсөв санхүүгийн хувьдчдэр эрх жилүүдэд хийж хэрэгжүүлэх ажлуудын суурь нь сайн тавигдсан гэх хотын даргын яриаг та бүхэн сонслоо. Төвжирэл урт хугацаанд шийдэгдэх асуудал. Нэг талаараа жолооч та биднээс хамаарах учраас замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой.